За бүгд өнөөдөр хамтдаа дуулал 27-г харъя. Сайн байцгаана уу автомаар дуулал 27-г харъя. За дуулал 27 14 ишил байгаа. За өнөөдрийн сургаал нэх амар том удаан үргэлжлэхгүй дээрээс нь нэх ойлгоход бас хэцүү зүйл биш. Гэхдээ маш чухал зүйл амин. Маш чухал зүйл. Энийг би хувьдаа сүүлийн үед бас амьдралдаа хэрэгжүүлж байгаа, хийж байгаа нэг зүйл байна. Тийм учраас бүгдээ харцгаая. За бүгдээ хамтаа босоод. За би уншиж өгье та бүхэн эндээс дуудаж өгье. Дуулал 27. Ялалтын дуу. Давидын дуулал гэж гарч ирсэн байна. За эзэн бурхны үг ингэж байна. Эзэн миний гэрэл хийгээд аврал минь болоо. Хинээс би эмээх юм бэ? Эзэн миний амийн хамгаалалт болоо. Хинээс би айх юм? Миний өстөн ба дайснууд ёрын мөг үйлдэгчид бие махбодыг минь цөлмөхөөр над руу ирвэл бүдэрч унцгаах ажгүй. Хуаран цэрэг намайг бүслэвч зүрх минь үл айнам. Миний эсрэг дайн дэгдэвч энэ бүгдийн дунд би итгэлтэй байнам. Эзнээс миний гуйсан эрен хайх ганцхан зүйл гэвэл эзний гоо сайхныг харж сүмдэн бясалган амьдралынхаа бүхий л өдрүүдэд эзний өргөөнд суух явдлаа. Учир нь зовлонгийн өдөр тэр намайг асартаа даллах болно. Майхныхаа нуувчинд намайг нуух болно. Тэр намайг өндөр хадан дээр гарган тэгэхэд миний тэргүүн тойрсон дайснуудын мань дээгүүр өргөмжлөгдөж би түүний майханд баяр хөөртэйгээр тахил өргөнө. Эзэнд би игшгэлүүлэнхэн дуулна. Сонсооч эзэн. Дуу хоолоогоороо би хашгирнам. Намайг нэгүсэж надад хариулаач. Миний царайг эрен хайцгаа гэхэд зүрх минь танд эзэн царайгтан би ирж хаяв гэв. Царайгаа надаас бүүн нуугаач. Зарцаа хилэндээ бүү орхиоч. Тусламж минь та байсаар ирсэн бүү хаяач. Бүү орхиоч намайг авралын бурхан минь. Эцэг их минь намайг орхиход эзэн харин намайг авнаа. Эзэн замаа надад зааж дайснуудын минь учир намайг тэгш жимээр өдөрдөөч. Хүчирхийллийн амьсгал гаргагчид болон худал гэрчлэгчид миний эсрэг боссон тул намайг өсtöнгүүдийн минь дээр шуналт бүү даатгаач. Эзний сайн сайхныг амьдын газарт харна гэж би итгэсэн. Эзнийг хүсэн хүлээхтэн тууштай байж зүрхөө зоригжуулахтэн тийм ээ эзнийг хүсэн хүлээхтэн. Амен. Эзэн бурхны үгтэй бүгд хамтдаа залбираад тэгээ сууцгаая. Хайртай их эзэн. Аамен. Танд маш их баярлалаа. Таны үгийн үнэн итгэмжид найдвартай байдал, түшиг тулгуур, сэтгэлийн урам зориг, босгон байгуулалт, дэм. Эзэн минь үнэхээр энэ бүх зүйл таны зүрх сэтгэлээс, таны үгнээс бид нар хүлээж авах боломжтой учраас танд баярлалаа. Их эзэн минь энэ өглөөний төлөө танд талархаж байна. Өнөөдөр бас бидний дунд ирж чадаагүй байгаа, бас энэ тэнд хүүхдүүд маань өвдсөн байгаа, гэр бүлүүдэд бас янз бүрийн нөхцөл байдал болж байгаа бүх хүмүүстээр эзэн минь таны сайн сайхныг, таны хамгаалтыг, таны мэрэгэн ухаан, өдөрдөмжийг, таны оршихуйг, таны гэрэл гэгээ гуйж байна эзэн минь. Та өнөөдөр бидэнтэй хамт байхгүй байгаа хүн нэг бүр гэр бүл нэг хүүхд нэг бүртээ онцгойлон хамт байж өгөөрэй эзэн минь. Тэгээд дээр байгаа бяцхан хүүхдүүдтэй бас эзэн минь наами болон бусад өсвөрийнхэн цаг мөрөхөд эзэн минь та тэднийг ивэж өрөөж та бидэнтэй хамт байгаарай. Бас энэ доор бид нар эзэн минь энэ өрөөнд таны үгнээс судлахад ариун сүнс та бидэнд зааж бидний зүрх сэтгэлийг та өөрийн хүслийн дагуу, өөрийн үнний дагуу та зас залруулж тэгшит гэж өгөөч танаас гуйж эзэн минь. Бид нар өөртөө зүрхлээ таны өмнө нээж эзэн минь. Эзэн минь бид танд итгэлээ тавьж байна. Тэгээд та бидэнд хариулаарай эзэн минь. Та ажиллаарай. Танаас гуйж энэ үгнээс болж эзэн минь. Бидний амьдрал бас эзэн минь үнэхээр таны гэсэн зүрх сэтгэл улам илүү хөргөсөн нэмэгдэхин төлөө танаас гуйж байна. Эзэн Есүсийн нэрээр таны ариун сүнсний тусламжтайгаар эдгээр бүх зүйлийг танаас гуйн залбирч байна. Амен. Амен. Та бүгд хамтдаа сууж болно. Дахин хэлий цуглаандаа давтаа морил. За тэгээд сая дуулал 27-г уншлаа тийм үү. Тэгээд дуулал 27 алдартай дуулал, ялангуяа дуулал 27-гийн 4-р ишлэл маш чухал ишлэл байгаа. Тэгээд та нар 4-р ишлэлийг дахиад хардаа. Эзнээс миний гуйсан эрен хайх ёстой ганцхан зүйл гэвэл эзний гоо сайхныг харж
сүмднэ гэж байгаа. Энд дээр сүмднэ гэдээ орчуулсан байна те. Одоо майханд нь хуучин гэрээнд бол эзний майхан байсан тийм ээ, эзний өргөө. Майханд нь бясалган амьдралынхаа бүхий л өдрүүдэд эзний өргөөнд суух явдлаа гэж тийм. Тэгээ энэ бол Давид хааны хүсэл тэмүүлэл байна. Эзнээс ганц гойсон зүйл байна. Гэхдээ сая бүгдээ нэгдүгээр эшлээс нь харлаа. Дайсангуудтай өстөн дайснуудтай юм ярьж байгаас тийм багаз. Цэргүүд, хуаран цэргүүд өөрийн яасан бүсэлчихсэн тийм үү. Өстөн дайснууд өөрийнх нь эсрэг босчихсон. Иймэрхүү нөхцөл байдал харагдаж байна. Тэгснээр 7 дугаар эшлээс харах юм бол дахиад залбирал болж байгаа. Сонсооч эзэн дуу хоолоогоороо би ашгарч байна. Намайг нэгүүлсэж над хариулаач. Тэ? Тэгээд та миний царайг 90 хай гэж хэлсэн. Тэгсэн чинь зүрх минь танд 90 хайна гэж хэлсэн. Тэ? Тэгээд царайгаа надаас бүү уугаач, зарцтай хилэндээ бүү орхиож, тусламжинд байсаар ирсэн. Та бүү орхиож намайг авралын минь бурхан минь гэх тэ. Тэгээд ингээ харахаар эхлээд ингээ харахаар айгүй юм итгэлийн тунхаг явж байгаа тийм багаз. Дайснууд маань байгаа, өстөнгүүд маань байгаа, худал гэрчлэгч нар байгаа. Миний уналтыг, миний дороотлыг, миний сүрлийг харах гэсэн, миний амийг авах гэсэн хүмүүс байна гэж тийм үү. Тэгээ энэ дунд тэрээр нэгэн гуйл залбирлыг хийж гин. Тэгснээ 7 дугаар эшлээс нь харах юм бол дахиад гуугаа залбираад байгаа. Тэгээ та бодож магадгүй. Заримдаа дуулал уншаар яг ийм зүйл болдог. Эхлээд ингээд positive буюу те эерэг одоо тэр тунхаглан тэр эзэн ийм зүйлийг хийх болно, эзэн хариулах болно, эзэн хамт байна, эзэн хамгаална гэсэн. Тэгснэ төгсгөлд нь эзэн минь хамгаалаарай те эзэн минь хамт байгаач бүү орхиорой гэд. Тэр юу гэхээр итгэл ийхүү ажилдгаа гэсэн үг. Тэ эзэн итгэж найдаж Давид хаан дуулж гин. Одоо эзэн рүү хандаж залбирж гин. Эзэнд итгэж байгаа, эзэн хамт байна гэж хэлж байгаа. Гэсэн мөртлөө бас үргэлжлүүлээд эзнээс гойж байгаа ийм зүйл болж байна. Гэхдээ түрүүн бид нар уншсан ихлээр ялалтын дуу гэсэн байгаа. Тэгээ ингээ харах юм бол хэрүү залбирж байгаа бол ялалтаа аваагүй юм шүү бааз. Ялалтаа харахаа энэ цаг үед тэ ялалтаа аваагүй, ялалтаа хараагүй тэ бидрээгүй юм шиг. Гэхдээ итгэлээр тэрээр маш тодорхой хэлж байна. Ялангуяа цаа бид нар сүүлийн хэсгүүдэд харлаач тийм үү. Тэрээр биднийг намайг өндөр хатан дээр гаргана. Миний тэргүүн дайснуудаас минь өргөтөн 6 дугаар эшлэлээр мөн үү? Тэ? Тэгээ би түүний майханд баяртайгаа дахил өргөнө. Би эзэнд ишгэлэн дуулнаа, тийм үү? Тэгснэ хамгийн төгсгөл рүү харах юм бол 13 дахь эшлэлээр эзний сайн сайхныг амьдын газар харна гэж би итгэсэн. Тийм үү? Магадгүй ингээ харах юм бол нэг болохоор за тэрээр дайсангуудаас аврагдаад чөлөөлөгдөөд эзэн магтаал хүндэл өгөх юм шиг. Гэтэл нөгөө талаар ялангуяа харах юм бол за магадгүй бид нэр өөрсдөө хайд үзэх бол магадгүй би ямар нэгэн ялалт, ямар нэгэн тийм үү одоо хамгаалалт гуйж илээ гэтэл юу гэдэг юм. За би юу гэдэг юм жишээ авъя л да тийм үү. Эзэн Есүсээс болоод хүмүүс намайг тийм үү баярлаа гэж бодъё. Тийм үү. Эзэн намайг хүмүүс Есүсээс Есүст итгэдэг, Есүст үйлчлдэг гэдэг үднээс намайг хорилоо гэж болъё. Одоо дэлхийд өнөөдөр ийм нөхцөл байдлууд байгаа. Тэгээ би залбирч болох юм тийм үү. Эзэн намайг авраач. Намайг энэ чоронгоос гаргаач гэдэг ч юм уу. Юу гэдэг чинь. Гэтэ тийхгүй бол яах вэ? Тэр ийм зүйл тохиолдохгүй бол яах вэ? Энд дэр харах юм бол амьдын газар гэдэг бас хизээ нэгэн цагт бид нэр үхлээс амилах уу? Тэнгэрт өргөмжлөхдөх үү? Эзэн дээст итгэсэн учраас тийм үү? Мөнхөд бид нар амьдан тийм үү? Тэр газар би зогсох болно. Төгсгөл үед шүүлт ирэх болно. Эзэн хүмүүсийг хонь ямаагаар нь ялгана. Мөн үү? Хоньд нь түүний авралыг авсан хүмүүс, ямаанууд нь түүний шийтгэлийг хүртэж байгаа хүмүүс. Тэдгээр хүмүүсийг харах юм бол нөгөө нэг баян тийм үү ир ядуу Лазарын түүхийг санаж гин үү? Тийм үү? Нэг нь газар дэлхий дээр ядуу байгаа, нөгөөх нь баян байгаа. Тэгсэн үхлийн дараа яаж байгаа вэ? Баян доор байгаа, ядуун дээр Авраамын үрт байгаа тийм үү? Тийм учраас баян хүмүүс там руу явна гэсэн үг биш. Ядуу хүмүүс деваш руу явна гэсэн үг биш. Итгэлийн дагуу энэ зүйл болно маань хүнд итгэсэн гэдгээс болж. Гэхдээ тэрийг зүгээр харах юм бол итгээгүй нь яаж ин доор нь тийм үү? Итгэснүүд нь дээр байгааз. Тэгэхээр ийм зүйл бидэнд болно. Энэ бидэнд тайлбарл байж болох юм. Гэхдээ дахиад харъя манайхаа. Дахиад бүгдээ энэ 27 дугаар эшлэгийг 27 дугаар дуулыг харах юм бол өөрөөр хэлбэл Давид та ингэж хэлж байна гэсэн. Тэрээр майханд байгаа, тэрээр дайснуудад бүслэгдсэн байгаа. Ийм тохиолдлууд дуул дээр зөндөө байгаа. Тэрээр түүний амийг авах гэж байгаа тийм үү? Саул хааны зараалаар, тушаалаар магадгүй өөрийнх нь хүү Абсаломын бас чиглүүлэлгээр түүнийг алах гэж байгаа, түүнийг устгах гэж байгаа, түүнийг араас нэгж байгаа хүмүүс байгаа. Тийм үү?
тэрээр дуул 23 дээр хүртэл дайснуудын өмнө эзэн та миний өмнө дайснуудын өмнө хүртэл та ширээ заснаа гэж тийм үү. Тэгэхээр ийм зүйл болж байгаа манайхаа. Ийм үйл явдал зөндөө болж байгаа. Гэхдээ энэ дунд Давид та юу гэж хэлж байгаа гэвэл маш сонирхолтой зүйл 4-р эшлэлээр юу гэж хэлж байгаа гэвэл би нэг л зүйлийг гуйж байна. Эрен хайх ёстой нэг л зүйл гэж хэлж байна. Үүнийг өнөөдөр та бид хоёр ойлгох нь маш чухал байна. Дайснууд нь түүнийг ирж хайж байгаа, түүний амийг авах гэж байгаа, түүнийг устгах гэж байгаа, түүнийг үгүй хийх гэж байгаа, амьдрал хэцүү байгаа, асуудлууд байгаа. Амен. Гэхдээ тэрээр юу гэж хэлж байгаа нь би нэг л зүйлийг эзнээс гуйсан. Тэр нь 4-р эшлэлээр нь энэ бол эрен хайх ёстой ганцхан зүйл. Энэ бол танд над хэрэгтэй ганцхан зүйл манайхаа. Таны амьдрал өнөөдөр миний амьдрал өнөөдөр асуудал байж болно. Гэхдээ энэ асуудлыг ялан дийлэх, даван туулах ганцхан зүйл танд хэрэгтэй. Тэр нь юу гэж манайхаа энэ Давид хааны хэлсэн зүйл. Би эзний гоо сайхныг харж сүмдэн бясалган амьдралынхаа бүхий л өдрүүдэд эзний өргөөнд суух. Тэр эрен хайх ёстой, тэр гуйж байгаа ганцхан зүйлний үйл ерөөсөд эзнийг ширтэх, эзний гоо сайхныг харах. Энэ юу гэсэн үг вэ манайхаа? Энэ би дахиад хэлье, маш энгийн үг, гэхдээ маш гүн үнцэн утгатай. Өнөөдөр таны амьдрал асуудал байж болно. Хүмүүс таны итгэлийг өсөрдүүлж болно. Хүмүүс таны талаар буруу ойлголттой байж болно. Хүмүүс таны муу муухай харахыг хүсэж болно. Хүмүүс таныг ганцаардуулж болно. Энэ зүйл болдгоо болдог. Амьдралыг юу хэцүү болгодог вэ гэвэл бидний харилцаа, хүмүүстэй харилцаа. Хэрвээ та өөрөөсөө болж ийм зүйлүүдийг мэдэрч байгаа бол энэ ондоо зүйл. Тэгэхээр би энэ эсний үгийн Давидын ялангуяа энэ дуулал бид нар өөрөөсөө болж энэ зүйл болсон гэж би харахгүй. Харин бид нар эзэнтэй хамт алхаж байгаа учраас адгэмийн сүнсний бид нар бай болсон учраас бид нар зөвийг үйлдэж байгаа учраас хүмүүс танд өс сонзон санах, хүмүүс таны дороотлыг хүсэх, хүмүүс танд атаархах, хүмүүс таны уналтыг харахыг хүсдэг. Иймэрхүү зүйл болдог. Дээрээс нь муу сүнсний нөлөөгөөр хүмүүс таны талаар буруу ойлголт бодолтой болдог. Таны талаар үнэн биш магадгүй ховж иймэрхүү зүйл болдог. Би юу ярьж байгааг маш сайн мэдэж байна. Маш хэцүү иймэрхүү зүйл болоход. Та амар тайван байхад хэцүү. Та ажилдаа анхаарахад хэцүү. Та хийх гэж байгаа зүйлийг анхаарахад хэцүү. Та нэг сайхан байж идэл та иймэрхүү зүйл тохиолдоход, иймэрхүү зүйл мэдхэд таны амар тайван үгүй болдог, хэцүү болдог. Тийм биз? Тэр үед танд сонголт нь та адилхан тэр хүмүүст хандаж болох юм. Танд яаж хандаж ийн та адилхан хандаж болно. Та уурж болно. Та дургуутсч болно. Та гомдож болно, шархалж болно. Үнийг тэр христчийн үйлчлэл гэдэг бол тэр чигээр шархлал, гомдол. Гэхдээ тэрийг та яаж эзэнтэй хамт даван туулах вэ гэдэг л байна. Харин Давид хаан энэ дээр хааны хувьд, удирдагч хүний хувьд тэрээр энийг ойлгосон учраас тэрээр юу гэж хэлж байгааг үлдээ. Дайснууд маань намайг эрен хайж байгаа бүччихсэн. Миний амьдрал хэцүү байгаа ч гэсэн энэ дунд би нэг л зүйлийг танаас гуйж эрен хайж байна. Энэ нь бол эрен хайх ёстой цорын ганц зүйл. Тэр нь юу гэж та эзний гоо сайхныг харах, эзний яруу алдрыг харах, эзний үзэсгэлэнтэй байдлыг өөртөө дурсан санах. Үзэсгэлэнтэйгээ дуу гэдэг та нар мэдэх үү те? Бид нар дуулдаг тийм үү? Үзэсгэлэнтэй тийм үү? Хараа та надаас холдуулж байсан билүү гэх тийм үү? Тэр дуу Монгол охин зохиосон. Би тэр дууг зохиосон охины ярилцлагыг сонсч байсан. Тэгээ ярилцлагыг сонсч байхад тэр охин яагаад энэ дууг зохиох болсон бэ гэхээр тэр охин ярьж ирсэн. Би YouTube дээр байгаа та нар сонсч болно. Би зөв санаж байгаа бол би тэрийг ганцаарцсан маш хэцүү үе байсан. Найз нөхдүүд маань байхгүй, хинч байхгүй, тиймэрхүү хэцүү үе байсан. Тэгээ би эзнийг бодож аваад энэ дуу зохиосон гэсэн. Гайхамшигтай үзэсгэлэнтэй дуу. Та бол үзэсгэлэнтэй эзэндээ ширтэж байгаа ийм зүйл. Хэрв та энэ зүйлийг хийж сурах юм бол энэ зүгээр нэг залбирал биш манайх. Хэрв танд асуудал байх юм бол бид нар ингээд эзнээс ингээд гуугаа залбираад мэдээж асуудлынхаа талаар бид нар удаан гуй залбирдаг тийм биз дээ. Тэ? Асуудал дээр төвлөрөөд.
тэрэнд асуудал байхгүй зөв. Тэгж залбирч болно. Гэхдээ энэ дээр эзэн юун тухай ярьж байна гэвэл эзнийг бид нар эзнээс ямар нэгэн зүйл горьцсондоо бид нар эзэн дээр төвлөрж байгаа биш. Эзнээс ямар нэгэн зүйл авах гэж байгаа учраас бид нар эзнийг гэж байгаа юм биш. Эзэн танд хэрэгтэй учраас биш. Та эзнийг яг өөрийнх нь хувьд эзэн бол үнэхээр гоо үзэсгэлэнтэй. Эзэн бол тэр чигээрээ үнэхээр тэр ширтэж хармаар үнэхээр тэр сайхан нэг. Тэгээ бид нар мэдээж одоо Улаанбаатарт амьдардаг 1.7 сая хүн завгүй, төгжрээд, стресстэй, ялангуяа өвөлдөө утаа өнөртэй хэцүү. Одоо ч гэсэн бид нар аарсан гардаг тийм биз дээ. Өчтөрөөс тэрэлж рүү гаднаас ирсэн зочдыг аваа явжлаа төгжрөөл, гарах гэж төгжрөөл, орж ирэх гэж төгжрөөл тийм. Тэгээ бид нар агаарт гарахаар бид нар ингээд тийм үү тэрэлжээ магадгүй тэр чинь тусгай хамгаалалттай газар шүү дээ тийм үү. Тэг чинь гой байгалийн тогтцтой тэр өндөр уул хад толгодыг ингээ харахаар гоё идэг үстэй тий. Заримдаа ингээ та ингээ зөөр ингээ хараа суудаг тий. Ширтдэг. Заримдаа магадгүй ингээ нар жарахыг хараад тэнгэрийн хаяа бид хараа суудаг. Тэгэхэд бид нар яад ингээ ширтдэг үстэй. Бид нар ингээ хараад ингээ амар тайвныг мэдэрдэг үстэй. Хажууд хин нэгэн байх шаардлагагүй үстэй. Бид та гав ганцаараа л тэрийг ингээ ширтээд тий. Тэр ингээд байгальлыг ямар агуу юм бэ? Шүн заримдаа хэрэг маш цэлмэг шүн байвал тийм үү? Одод тод байвал тэрийг хараад бас гайхдаг үстэй. Би ийм зүйлийн тухай ярьж байгаа юм манайхаа. Давид хаан эзнийг ширтнэ гэдэг нь ийм зүйлийн тухай ярьж байгаа гэсэн. Гэтэл таны, миний, бидний их христчийн амьдрал дандаа бид нар эзнээс ямар нэгэн зүйл авах асуудал байхгүй зөв за болно. Гэхдээ та бид хоёр христчийн амьдралдаа өсөж төлөвшөж байгаа бол бид нар ямар төвшөнд ирэх хэрэгтэй вэ гэвэл бид нар эзнийг эзэн учраас, тэрээр үзэсгэлэнтэй учраас, тэрээр хайр татам учраас, түүний мөн чанар нь гэрэл хийгээтэй учраас та эзнийг ийхүү ширтэж харах хэрэгтэй гэсэн. Амен. Нэгэн тийшээ орчлоо нөө сургаал цаахан надаа бодогдоод байгаа учраас гаргачихдаггүй. Хин орч садууна орч нэг гаргачих бол юм хийж аав нэг юм зүгээр аав нэг бол зүгээр би нөгөө ганцаараа орчоод янз бүрийн болчихоо гэж бодоод окей ойлгож байна манайха ийм зүйлийн тухай ярьж байгаа гэсэн. Та эзэн рүү зүгээр л Есүс та эзэндээ төвлөрөх, та эзнийг бодох, эзнийг хайрлах ийм зүйлийн тухай ярьж байна гэсэн. Хэрвээ ингэж чадвал манайхаа нөхцөл байдал хэвээр байна уу? Хэвээрээ. 7 дугаар гишээс ахуулаад Давид хаан гуйсан хэвээр байна уу? Хэвээрээ байна. Тийм байгаас гэхдээ тэрээр дотор нь тэр эзний гоо үзэсгэлэн байгаа учраас түүнд итгэл байсан хэвээр. Тэгээ 14 дугаар эшлэлээр эзний хүсэн хүлээ тууштай бай зөрхөө зоригжуул тийм ээ эзний хүсэн хүлээх тун. Эзэн найдсан хэвээр бай гэж хэлж. Тэгээ би энэ талаар нэг хүний сургаал сонсч байсан. Та нар мэднэ Tim Keller тэр хүний сургаалыг би их сонсдог. Тэгээ би бас Tim Keller энэ Давид дуул 27 дээр би энэ тухай хуваалцъя гэж 2-3 хоногоос бодож ирсэн. Тэгээд дуул 27 дээр Tim Keller-ийн сургаал байвал гэдээ би сонсч илаа. Tim Keller-ийн сургаалыг сонсч байхад Tim Keller юунд тухай ярьж ирсэн бэ гэвэл нэг хүний уншсан номын тухай ярьж ирсэн. Тэгэхээр энэ дэр гоо үзэсгэлэнгийн тухай ярьж байгаа. Тэгэхээр тэр хүн юу гэж ярьж ирсэн байл гоо үзэсгэлэн гэдэг зүйл юу вэ гэвэл гоо үзэсгэлэн гэдэг зүйл хүнд баяр хөөргийг бий болгодог, төрүүлдэг. Тэгээ тэр баяр хөөрөө хүн хадгалж чаддгүй бусдаа хуваалцдаг гэж хэлсэн. Юу гэнэ? Гоо үзэсгэлэн гэдэг зүйл бидний дотор гүн одоо сэтгэл төрүүлээ. Тэр сэтгэлдээ бид нар бус хүмүүстэй яг хуваалцахгүй байж чаддгүй. Хараач нас энэ ямар гоё вэ гэж хамт яадгүй хүсдэг тийм зүйлийн тухай ярьсан. Хоёрдугаарт нь гоо үзэсгэлэн гэдэг зүйл хэрвээ бид нар гоо үзэсгэлэнтэй учрах юм бол гоо үзэсгэлэн бидэнд утга учир ямар нэгэн зүйлд найдвар бий гэдэг тийм мессежийг өгдөг гинэ. Тэгээ би энэ тухай бодож байгаа данс би өмнө ярьжсэн жишээ нь би гэгэн асад бодох юмсан тийм үү. Монголын мундаг тий одоо алдартай хөгжмийн зохиолчдын аянуудыг би хаяа YouTube дээр сонсдог, эмөөрдөг тий. Эморно гэж. Эхнэр намаа хэлдэг. Манай үн эмордог гэдэг. Тэгээ би хаяа сонсдог, хаяа эмордог. Тэгээ би тэр дуунуудыг би сонсох тусам дахиад би юу гэж боддог вэ? Хаан ихтэй гэгэн ас байгаа. Тэр дэваачин байгаа.
бидний мэдэх төсөөллийг давсан тэр нэгэн амьдрал байгаа. Нөгөө нэг би өмнө ярьжсэн юм CS Lewis юу гэж хэлжсэн бэлээ. Хэрвээ бид нар энэ дэлхий дээр амьдарч байхдаа бидний зүрх сэтгэл ямар нэгэн зүрх сэтгэл хангалуун биш болвол тэгтээ бид нар ямар нэгэн зүйлийг хүсэж байгаа бол энэ бол дараагийн ертөнц байгаа гэдэг маш том илэрхийллээ гэж тийм үү. Тийм учраас тэр гоослон гэдэг зүйлтэй бид нар учрахад бид нар тийм зүйл төсөөлөл бий болдог. Тийм учраас хаяа бас би ном уншихтаа ч юм уу эсвэл орчуулга хийхдээ сонгодог хөгжим тавьдаг. Сонсоод тий. Сонсож байхдаа сонгодог хөгжим ингээд сонсдог. Сонгодог хөгжмүүдийг ингээд сонсоход бас их тийм үдэм сүрдэг. Тийм биз дээ. Тийм агуу мэдрэмж. Тийм ер бусын мэдрэмж. Тийм олон зууныг давсан тийм үү шалгарсан үнэхээр энэ сонгодог юм а тийм үү. Ямар нэгэн тийм мэдрэмжийг төрүүлдэг. Тийм утга учир. Тэгээ 3 дугаарт нь тэрээр юу хэлсэн байвал гоо зэсгэлэнтэй бид нүүр туулахад бид нэр өөрийнхөө өчүүхэн хувайчаас амьдралаас бид нар хараагаа аваад өөр зүйлүүд рүү бусд руу бид нар хандуулдаг гэж хэлсэн. Дахиад хэлв. Гоо зэсгэлэнтэй бид нар учрахад яасан гинөө? Нэгдүгээрт нь бид нар бусдаа хуваалцах хэмжээнд хүрдэг. Зөвхөн би хараад энэ ямар гоё юм бэ гэд би тийм үү судаггүй гэсэн. Би бусдаа хуваалцдаг. Хоёрдугаарт нь үүнээс би утга учирыг би мэдэрдэг. Тэр ирээдүйн найдварыг мэдэрдэг. Гуравдугаарт нь яадгүй би өөрийнхөө жижиг энэхүү ертөнц асуудал бэрхшээл төсөл байдлаасаа би давж ядуу хардаг. Өөр дээрээ төлөвдгөө гэж боддог. Тэгээ би энэ тухай бодож байгаад энэ сургаалыг бодож байгаад миний бас олон жил бодож байгаа зүйл. Яагаад христтгэл Монголд, яагаад монголчууд бид нэр өсөхгүй байна? Яагаад бид нэр христч амьдралаар амьдарч чадахгүй? Яагаад бол бид нэр залбирахтаа бид нэр эзэн дээр ирэхдээ бид нэр эзнээс авах, хүлээж авах, эзэн хариулаа, эзэн хийж өгөөч, эзэн ингэж тэгээж бид нэр эзний гарыг л хардаг. Бид нэр эзний нүүр царай, эзний гоо зэслэнг би харъя. Би чимээгүйхэн эзэн дээр төвлөр дуулъя. Таны зүрхслээс эзнийг магтаал аяанда органикаар ингэж дүүрч урсах тэр зүйл түгээмэл байдаг. Зарим хүмүүс миний юу яриад байгааг ч ойлгохгүй. Зарим хүмүүс би христчийн амьдралыг ийм гэж бодоогүй, би ингэж төсөөлөөгүй, би таны юу яриад байгааг ч ойлгохгүй, мэдэхгүй. Энэ олон жил олон сүм чуулганд үйлчилж, олон хүмүүстэй хамт ажиллаж явж байхдаа ялангуяа итгэвч хүмүүсийн тухай ярьж байна би. Эзэнтэй учирсан, эзэнтэй нүүр тулсан, эзний гоо зэслэн таньж мэддэг, эзний өмнө ирээд хугарч нуурсан гим нүглийнхаа өрөвдөлтөй арчаагүй байдлыг олж мэдээд хугарч нуурсан тийм хүмүүстэй би маш цөөхөн уулзж байсан. Одоо ч гэсэн би тийм хүмүүсийг ирж хайдаг. Би мундагтай биш. Яг бол би үүнийг мэдэх учраас. Тийм хүмүүсийн харц, тийм хүмүүсийн хандлага, тийм хүмүүсийн яриа, тийм хүмүүсийн бие авж байгаа зүйл, тийм хүмүүсийн хүсэл мөрөөдөл ондоо байдаг. Яг бол та өөрөөсөө илүү нэгнийг харсан учраас, та учирсан учраас. Хуучин гэрэн дээр Мосе яасан бэлээ? Эзэн Египтээс гарсан тийм үү? Эзэн минь та надаа яруу алдаа харуулаач гэсэн эзэн санаж гин үү? Хэрвээ чи миний яруу алдар гэх юм бол чи амьд үлдэхгүй чи үхнэ. Гэхдээ эзэн өөрийнхөө нуруугаа харуулдаг санаж гин үү? Тэгээ эзэн өөрийнхөө яруу алдар нь хэн бэлээ? Эзэн уурлахтаа удаа өршөөр инэрлээ үзүүлдэг тийм үү? Нэгүсэл хайр инэрлэр дүүрэн баялаг бурхан. Амен. Баян бурхан. Тийм үү? Исая 6 дугаар бүлэг дээр Исая Узай хаан нас орсон тэр жил эзнийг тэнгэрт өөрийнхөө өргөөнд өргөмжлөгдсөн байгааг харсан. Тийм биз дээ. Түүний ариун байдлыг харж байгаа. Ариун гэдэг тэр тэнгэрлэг галт биетүү түүнийг магтаж байгааг хараад тэрээр өөрийнхөө өчүүхэн гим нүгэлтэй байдлыг хараад би хөөрхийлтэй, би бузар хил амтаа, би бузар хил амтаа хүмүүсийн нь би амьдрдгаа гэсэн санаж гин үү? Амен. Хэн намайг энэ байдлаас гаргах вэ? Тэгээ эзний тэр нэг тэнгэр ичтрийн нэг хурж ирээд түүнд галт асж байгаа тэр нүүрсийг аманд нөргөө түүнийг ухаан цэвэршүүлдэг үсттэй. Амен. Үүний дараа тэрээр эзний дуудлагт хэн миний төлөө явах уу? Би явъя гэж хэлдэг үсттэй. Амен. Тэгээ манайхаа эзэн ямар хүмүүсийг ирж хайж байна? Христтгэлийг хэрэг бид нар зөвхөн эзнээс нэг юм авдаг, эзэн таныг ивэж өрөөдөг, эзэн танд хэрэгтэй үед л та эзэн дээр очдог. Ийм ирж байгаа бол
та Христийн мөн чанарыг хараах ойлгоогүй байна. Таны хандлага бусад шашин шүтлэгтэй ижилхэн байна гэсэн. Та бүгд эзэн рүү хандцгаая, эзэн рүү харцгаая. Эзнийг ширтэцгээе. Эзэн гоо үзэсгэлэнтэй үнэхээр тэгээд маш сонирхолтой 8 дугаар ишлэлээр тийм үү? Миний царайг эрен хай гэж хэлсэн. Тэгэхэд эзэн би эзэн таны царайг ирж хайна гэж хэлсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл эзэн хаа нэгтээ хэлсэн байна л да. Хизээ хэлсэн бүү мэд. Ямар ч хэлсэн миний царайг ирж хай гэж хэлсэн байна, тийм үү? Тэгсэн чинь зүрхэндээ Давид хаан эзэн царайгт нь би ирж хайна гэж хэлсэн. Эзэн өнөөдөр бидэнд ийм мессеж өгч. Хаа нэгтээ эзэн хэлсэн зүйл хийвэр эзэн таныг намайг нэгэн урилга тийм үү бидэнд урилга өгч जैन тэр урилгын юу гэхээр миний царайг ирж хай. Намайг ирж хай гэж хэлж. Царайг нь гэж хэлж. Бид нар үсэн юм бид нар гарын ихэвчлэн өсдөг. Юу хийж өгөх бол эзэн надад ямар ашигтай бол тустай бол гэж. Шашинлаг хүмүүс эзнийг ашиглахыг оролддог харин төлөвшөж байгаа өсөж байгаа хүмүүс эзэнтэй очирсан хүмүүс эзний гоо зөвлөлтийг мэддэг. Улам билүүхээр тажигддаг гэсэн. Амен. Тэгээ энэ гоо үзэсгэлэн түрүүн тэр 3 зүйлийг ярьсан тийм үү. Энэ гоо үзэсгэлэн бид нэр эзнийг ийхүү харахад бид нар бостой хаваалцахгүй байхын аргагүй. Бид нэр эзэнтэй ийхүү учрахад бид нар сэтгэл хангалуун байхгүй байхын аргагүй. Итгэл найдвараар дүүрэн байхын аргагүй. Эргэн тойрон дайснууд бидний амьдралыг сүрүүлэхийг хичээж байгаа ч гэсэн ийм зүйл болж байгаа ч гэсэн та эзнийг гэж байгаа учраас таны дотор амар тайван байна. Та тайван унтаж чадна. 3 дугаарт нь та өчүүхэн би хүмүүс намайг инглээ, хүмүүс намайг гомдоолоо, хүмүүс намайг шархлууллаа гэхийн оронд та яах вэ? Эзэн та хангалттай. Та энээр бусдад яаж үнийг ойлгох вэ? Бусдад яаж энийг өгөх вэ? Бусдад яаж үнийг мэдүүлэх вэ? Ийм зүйлийн тухай байна гэсэн. Амен. Та битээр өөрчлөгдөж чадахгүй байгаа. Эсвэл гаццсан байгаа. Өөрчлөлтийн ямар нэгэн циклд орсон байгаа. Үнэндээ цорын ганц шалтгаан эзнийг харахгүй байгаа л байхгүй. Эзнийг ийхүү харахгүй байгаа. Ийхүү ширтэхгүй байгаа. Надад эзэн гоцгсэл. Эзэн сайн. Эзэн үнэхээр хараад тэр үзэсгэлэн гоо гэдэг мэдээ дуу алтмаар тийм сайн байхгүй. Хэрвээ ингэж чадвал та эзэн үйлчлэхэд бол хэн нэгэн танд хэлэх шаардлагагүй. Та өөрөө эзнийг хайрлаж бусдад үйлчлэхийн төлөө явна гэсэн. Тэгээд энэ дэр 10 дугаар эшлэлтэй хартаа манайхаа эцэг их минь намайг орхивч орхиход гэж зарим орчуулгууд эцэг их минь намайг орхивч орхивол гэсэн тийм юм зөв болж байгаа. Эзэн намайг авнаа. Өнөөдөр Монголын нийгэмд хэцүү асуудал зөндөө багш манайхаа. Би өмнө таарах магадгүй хэлж байсан баг. Тэгээ Монголын хүүхдийн сан би асрамжийн газар ажиллаж байсан. Зарим хүүхдүүд чи эцэг эхчүүд нь байдаг. Хоёулаа биш юм аа гэхэд нэг нь байдаг. Гэхдээ хүүхдүүд нь тэд нар байгаа шалтгаан тэд нар улсаас тэтгэмжийг авахын төлөө л байдаг. Бус хүүхдүүдтэйгээ хамт байхгүй. Ийм тохиолдол өнөөдөр бид нар харж байгаа харамсалтай. Тэгээ ийм зүйл болоход ч гэсэн эзэн боллоо гэж бодож ч гэсэн эзэн биднийг авнаа гэсэн тийм санаагаар ярьж байна гэсэн. Заримдаа тийм үе байдаг. Эцэг ихтэй гомдох үе ч гэсэн байдаг. Магадгүй Монголд арай гайг баг. Бид Аз соёл бид хүүхдүүдийн төлөө бүхнөө зориулдаг магадгүй тийм. Магадгүй баруун магадгүй арай их байж болох юм. Гэсэн ч гэсэн тийм үе байдаг. Надад тийм үе байсан. Хэцүү. Та хамгийн хайртай хүмүүсийг гомдол шахахыг мэдэрнэ гэдэг бол хамгийн хэцүү. Тийм биз дээ. Гэхдээ дахиад хэлье. Энэ зүйл болсон доо биш. Та ямар ч үед та энэ 4-р ишлэл эзнээс миний гуйсан нэг л зүйл эзэн би таны гоо үзэсгэлэн харъя. Таны тухай би тунгаан бясалгая. Амьдралынхаа бүхий л өдрүүдэд ийм хүсэл, ирмэлзэл, тэмүүлэл танд байвал та ямар ч нөхцөл байдлаар явж болно. Та ямар ч нөхцөл байдлаар явсан та эвдэрэхгүй, та нурахгүй, та шархлахгүй, та гашуун үндэстэй болохгүй, таны амнаас сайн сайхан, таны нүднээс хайр гэрэлцэх хэвээр байх боломжтой. Яагаад?
Тэгвэл та эзнийг харж байгаа учраас, эзнийг ширтэж байгаа учраас. Амен. Тэгээ энэ дээр ингэж эцэг их минь намайг орхиж болох юм. Орхилоо гэж бодоход эзэн намайг авна. Харин шинэ гэрэн дээр загалмаа дээр эзэн аава гэж дууддаг байсан эзэн. Ила лама сабахтани буюу аримаа хэлээр бурхан минь юунд та намайг орхино вэ? Тэр загалмаа дээр аав түүнийг орхисон. Зориуд дээр орхисон. Биднийг аав дээр авчрахын тулд. Биднийг эзэнтэй уулзруулахын тулд. Амен. Есүсийн хийсэн зүйлээс болж та Бурхны хүүхэд болсон. Тэгээд би зөв санаж байгаа бол Петр номын 5 дахь бүлэгт юу гэж байдаг вэ гэвэл 1-р Петрийн 5 дахь бүлэг дээр юу гэж байдаг вэ гэвэл намайг биднийг эзэн хизээж орхихгүй. Санаж байна уу? Хизээж орхихгүй. Эзэн хизээж орхихгүй. Гэтэл энэ дээр 9-р эшлэлээр царайгаа надаас бүү нуугаач, зарцаа хилэнцтэй бүү орхиоч, тусламж нь байсаар ирсэн намайг бүү хаяач, бүү орхиоч, намайг авралын бурхан минь гэж. Хуучин гэрээнд Давид хаан ийм худулсан. Хуучин гэрээнд Давид хаан эрх зүйлийг ариун сүнсний тусламжтайгаар төсөөлж исэн боловч яг юу гэдгийг мэдэхгүй байсан. Харин шинэ гэрэн дээр бид нар загалмаа нөгөө тал байгаа учраас юу болсныг мэдчихэж байгаа учраас бид нар баттайгаар эзэн биднийг хизээж орхихгүй. Хизээж хаяхгүй. Тийм юм бол хуучин гэрээнд Давид хаан загалмайн үйл хэргийг бүрэн дүүрэн ойлгож хараагүй мөртлөө эзэнд ийхүү би нэг л зүйлийг танаас гуйж байна. Таны гоо зэслэн харах. Энэ бол эрен хайх ёстой нэг л зүйл таныг ширтэж тань хүндэтгэл магтаал өргөх гэж хэлсэн бол шинэ гэрээнд тех тусмаа бидний хувьд бүр илүү байхгүй гэж. Бүр илүү хэрэгэн байр суурь өндөрт өргөмжлөгдсөн бидний хувьд эзнийг хайрлах нь бүр илүү байхгүй гэж. Амен. Амийн өнөглөө энэ тухай ярих уу? Эсвэл хуучин гэрээний Йехошафит хааны тийм үү хэрхэн ялтаа тий авсан тэр магтаалтай хэсгийг номлох уу гэж ингэ бодож байгаа ийшээ орсон. Энэ ширтэн гэдэг эзнийг говьслыг харна гэдэг бол манайхаа энэ магтаал хүндлэл мөн. Та эзэн дуу гэж энэ дээр сонсож баяр хөөртэйгээр би дахил өрнө. Эзэн би ихшиглүүлийнхэн дуулна гэж. Таны дотроос тэр дуу гарна, ай хөг аялгуу гарна. Амен. Та мэддэг тэр ганц хоёр тэр нэг аялгуу чинь таны тархинд чинь таны зүрхсэлд чинь гарна гэсэн. Тэгэхээр олон удаа бид нар манайхаа эзэн бол сайн, эзэн бол үзэсгэлэнтэй гэдэг энэ тархины төвшөнд мэдээд гадарлаад байна, таамаглаад байна. Гэхдээ үүнийг experience хийн гэдэг, үүнийг мэдэрнэ гэдэг, үүнийг амтлан гэдэг ялгаатай байна. Би энэ хоёр дахь зүйлийн тухай яриад байгаа. Амтлах тухай. Та өөр дээрээ бодит болох тухай яриад байгаа. Би өмнө танаар хуваалжсэн би бас хувийн түүгээ танаар хуваалцсан. Өмнө нь олон жил бас гаднаас ирж байгаа илгээлтийн эзэн, мишнер, пасторууд их орчуулга хийдэг байлаа. Эхнэр хоёр. Одоо ч хаяа бас заримдаа хийх хэрэг гардаг. Нэг удаа Америкаас нэг пастор ирсэн. Тэр пастор одоо байхгүй эзэн рүү явсан л та. Тэгээд өдөртөгч нарт орчуулга хийжсэн чинь нөгөө пастор юу гэж хэлсэн бэ? Ингэж хэлсэн. Таны амьдрал хоёр зүйл хэрэгтэй. Ойлгох. Нэгдүгээрт нь бурхантай тайртай, хоёрдугаарт бурхантай тайртай учраас бурхан үргэлж тантай хамт гэж хэлсэн. Тэгээ би энийг орчуулж байхдаа би дотроо өөрөөсөө асуусан. Бурхан надад хайртайг би мэдхүү гэж. 2000-аад оны ихээр их үе л дээ 3-4 оны үед. Тэгээ би дотроос асуусан би өөрөөсөө бурхан надад хайртайг би мэдхүү. Хариулт нь юу байсан гэж үгүй байсан. Үгүй байсан. Тэр цагаас эхлээд өдөр болгон миний залбирал баг юу байсан бэ гэвэл нэг л залбирлаас эзэн минь та надад хайраа мэдүүлээч. Эзэн минь та надад хайраа ойлгуулаач. Би таны надад хайртай гэдгийг мэдэрмээр байна. Би энэ зүйлийг л эзнес гойдог бас гол залбирал юм сэтэв. Энэ л байсан. Тэгээ 2006 онд би Америк руу анх удаа Библийн сургуульд яваад 3 жил тэнцээ байхад эхний жил, 2 дахь жилийн яг төгсгөл хавар тэр нэг өдрийг би санаж танарт бас ярьжсэн. Миний амьдрал маш хэцүү байсан. Манай гэр аав ээжийн амьдрал, манай дүүгийн амьдрал, миний амьдрал маш олон зүйл маш хэцүү байсан. Одоо яг энэ магадгүй нөхцөл байдал шиг бүх юм нурж байгаа юм шиг ирээдүйд тодорхойгүй юм уу байсан. Би санаж би ганцаараа хашгираа залбирж исэн. Тэр ой модтын дунд.
Тэгээ би ингэж хэлсэн. Эзэн минь гэсэн ч гэсэн юу болохыг мэдэхгүй ч гэсэн би дараагийн амьсгалах агаараа би танд найдаа. Би амьдралаа танд найдаа гэж хэлсэн. Тэр үед ингээд тос юм шингэн ингээд зүйлийг би мэдрэх шиг болсон. Би анх удаа ингээд бурхан намаа ингээд дүүргээд тэгээ хүмүүс би чамд хайртай гэж байгаа юм шиг тэр мэдрэмжийг анх удаа авсан. Тэгээ миний амьдралд гол өөрчлөлтүүд, том өөрчлөлтүүд чин зөр гэдэг хүн өөрчлөгдөх тэр үйл явц яг тэр цагаас үеж маш хүчтэй явагдчихсан. Тэр үед би тэр ой модон донд ганцаараа хашгаад ингэж залбирж байгаа тэр мэдрэмжийг авсны дараа эргэн тойронд байгаа ой модны навчис надад алга тасч байгаа юм шиг мэдрэмжийг би сонсон. Тэгээ дараа нь би Библийг уншиж байгаа дизайн номон дээр тэ ой модны навчис тийм үү алгаа ташна гэдгийг би мэдэрсэн баг. Тэгээ нэг хэсэг би үүлэн дээр ниссэн. Чи би ингээл оюутнуудын дундтай ингээл нисэл ингээл өрөөнөөсөө гараад зүгээр ингээл хараад ингээл. Тэгээ нэг тэр мэдрэмж нэлээд удаа 2-3 сар үргэлжлэж байгаа байхгүй болсон. Тэгээ би яач вэ? Тэгж байгаа үе тэр мэдрэмжүүд гарч ирдэг болсон. Тэгээ би ойлгосон. За би байнга мэдрэмжээр явахгүй маань. Гэхдээ энэ бурхан надад хайртай хэвээр юм бэ? Бурхан надад хамт юм байна гэж. Тэгээ би танд урамшуулах гэж юм аа. Зөвхөн бид нар бурхны сайн сангоо үзэсгэлэн тэрээр үнэхээр найдаж болох, тэрээр үнэхээр үзэсгэлэнтэй, тэрээр үнэхээр сайн, тэрээр үнэхээр хайр татмаар, тэрээр үнэхээр бурхан, тэр түүн шиг нэгэн байх үүдийг зүгээр нэг би хэлж байгаа биш. Та уншсан учраас, та энд тэнд сонссон учраас биш. Та өөр тэр та мэдрээд үз. Та эзнийг ийхүү ширт. Эзэн дээр ийхүү төвлөр, эзнийг ийхүү магт. Тэр цагт бид нар эзнийг хайрлаж сурч байна гэсэн. Есүс их эзэн минь загалмайн гутамшгийг өмнөө байгаа баяр хөөргийг хараад тавьчихсан гэсэн. Тэр баяр хөөр нь хэн бэ манайхаа? Бид нар гэдэг нь ямар хүмүүс вэ? Тэр өөрийн эргээгээд энэ бүх зүйлийн төлөө талархалж хайрлаж байгаа. Нэсээс эзэн надад юу хийж чадахтай биш. Эзэн хайр татах учраас. Эзэн гооцолтой учраас. Эзэн үнэхээр үнцэнтэй учраас. Үнэхээр тийм нэгэн байхгүй учраас таны зарим нь энэ зүйлийг мэдэрсэн. Таны зарим нь энэ зүйлийг мэдэрсэн учраас таны амьдрал оронгороо өөрчлөгдөж байгаа. Би үүнийг харж байгаа. Би маш их баяр авдаг. Гэхдээ зөвхөн цөөхөн биш манайхан бүгдээрээ энэ зүйл рүү хамт явъя. Бидний үр хүүхдүүд энэ зүйлийг харах юм бол манай хүүхдүүд тийм үү жигүүрэн ургаад тэгээд эцэг ихээс хол ийм тийм сургууль ингээ янз бүрийн зүйл хийгээд явж байгаа. Хэрвээ бид нэр энэ зүйлийг суулгаад өгчих юм бол ямар ч цаг үед хүүхдүүд минь даван туул. Яг л эзэн тэдэнд хайртай. Эзэн бол тэдний хайр. Эзэн бол тэдний бүх зүйл. Эзэн бол тэдний сэтгэл ханамжтай байдал. Ямар нэгэн хэн нэгэн хүний магтаал, хэн нэгэн хүний тийм үү хайр, худалдан хошруулсан зүйлс биш. Эзэн гэдгийг тэд нар мэддэг бол. Бид нар эзэн найдаж бол. Амен. Амен. Бүгдээ босъё. Халелуя. Их эзэн танд маш их баярлалаа. Их эзэн Давид хааны өмнө төлөө баярлалаа. Их эзэн Давид хааны зүрхслийн төлөө танд баярлалаа. Давид хааны мэрэгэн ухаан ойлголтын төлөө танд баярлалаа эзэн. Хэрхэн амьдралынхаа хэцүү өдрүүдэд ч гэсэн эзэн эрен хаах ёстой нэг л зүйлийг танаас эрен хайж ирсэн. Таны миний нүүр царайг эрен хаа гэсэн үгэнд хариу үзүүлсэн. Их эзэн өнөөдөр бид нар шийдэж байна. Өнөөдөр бид таны урилгыг хүлээж авч байна их эзэн. Бид таны нүүр царайг эрен хаах болно. Би таны нүүр царайг эрен хаах болно. Би гэртээ, би гудамжинд, би хаа байгаа газараа эзэн таны нүүр царайг эрен хаах болно. Яг л та гооцсонтой. Та бол үзэсгэлэнтэй. Та бол сайн бохоо. Та өршөөрөнөрлөөр уучлалаар баян бохоо. Тантай зөвлөх нэгэн үгүй хийсэн. Тандаа баярлалаа. Та биднийг өөртөө уучлуулахын тулд та бидний үнцэнтэй гайхамшигтай амар тань сэтгэл хангалуун амьдралыг өгөхийн тулд эзэн Есүс Христийн загалмаагаар дамжуулж биднийг авсан учраас түүний цус бидний төлөө орсон учраас танд баярлалаа. Тэгээд зосгүй тантай ийхүү учирч таныг таньж мэдхэд тусалдаг ариун сүнс бидэнтэй хамт байгаа учраас танд баярлалаа гэсэн. Есүс би танд хайртай.
Би танд үнэхээр хайртай Есүс, тань шиг нэгэн үгүй Есүс, та бол хамгийн эрхэм дээд нэр Есүс. Халелуя, халелуя. Тэмээ хийцэн та бид туслаарай эзэн бид эзэн Есүсээ авчирч. Халелуя эзэн. Хандаад байцгаа. Таны оршуугийн газар бид хамтдаа очиж баярлалаа. Өршөөр эндээс явах гэсэн таны оршуу бидэнтэй хамтдаа байна. Эзэн Есүсийн нэрээр. Амен, амен, амен. Амен. Халелуя хизаатаршиг. Амен, амен. За хизаатаршиг өнөөдөр бүгд ингэж дуусгацгаая.